Цаана уу? Налагчуудтай хайрт үгүй мэдчилгээ хүргэлт хорвоод мэндэлсэн Хоскі баярын өдрөнд төхөж байгаа хайртай найз хонгор зултай хэмээн хаяглаж оюун сүвд оюун тунгалаг нарын зүгээс илгээсэн онцгой гой баглагаан уламжлахаар хүрэлцэн ирээд дотгошоолж төрсөн өдрийн эзнийг найзуудынх нь илгээсэн чин сэтгэлийн үгс бүхнээр хамгийн гоёор баярлалцгаая. Оо сайн уу орой минь. Мэдчилгээ үргэлт мань үргэлжилж байна. Бид маш гоё баглааг уламжлахаар энэ цаг мөчид хонгороотойгоо уулзаад байна. Оюун төрөнд энэ өдрийн мэнд хүргэе. Бас төрсөн өдрийн мэнд хүргэе. За баярлаа. За тэгээд хонгорог бол манай налахын шүтний дагна гэдгээр нандахгүй байхаа гэж бодож байна. Тэгээд хөөхөн инэмсгэлтэй эмч бүсгүй танд бас энэ цаг мөчид төхөж байгаа төрсөн өдрийн мэндийг дэвшүүлж байна. Баяр дээр нь баяр нэмж ийм гоё баглаа ирсэн байна. Маш баярлаа. Тэгээд төрсөн өдрийнхөө сэтгэлээс хаалцъя. Баяр юу нь хэлсэн байна уу? Хэлсэн өчтөрөөс хэлээд хэлсэн. Ажлаандаа хамлаж байгаа. Тэгээд өнөөдөр ер нь амралтын байдалтай байж байгаа. Тэгээд одоо л ер нь үргэлжлүүлж байна. Хот явах. За тэгвэл олон хүмүүс байгаа байх гэж бодож байна. Онцгойлон тэднэр дундаас хэн цэцгийн баглаа явуулсан юм бэ? Сувдаа найз маань л явуулсан баг л гэж байна. Ямар ч хэрэгэлзээгүй. Сувдаа тунгоо хоёр маань л явуулсан баг гэж бодож байна. За тэгэлгүй яг хөө тэгэхээр эхлээд бэлгийн гардуулахаас өмнө энд бичсэн сэтгэлийн сайхан үгс байгаа. Түүнийг нь уншиж өгье. Онцгойлон сувдаа нь мөн үү аль эсвэл өөр хүн үү гэдг нь тэр цагт тодорхой болох байхаа гэж бодож байна. Хайртай хонгор зулдаа төрсөн өдрийн галгалуу мэндийг хүргье. Мэдчилгээгээ маш оройд улсан дуучлаарай. Бүр цаанаас л нэг буруу зүйл хийсэн юм шиг айгүй гэмшээд байна. Оройтож баярлуулж агаад уучлаарай. Найзууд нь дахин ийм алдаа гарахгүй гэдгийг амлаж байна. Гэмшээд барахгүй нэ. Найз минь гэсэн байна. Бэлэг жоохон оройтсонд биднийг уучлаарай гэж дамжуулсан. Тэгээд бас онцгойлон бидний нөхөрлөл эхлээ тийм ч удаагүй байгаа. Гэхдээ богинохон хугацаанд хүн бие биентэйгээ хэрхэн үерхэж найзалж болдог тэр үн цэнийг чамаасаа мэдэрч байгаа шүү. Тэгээд маш их баярлалаа. Үг үйлдэл бүрээс нь үлгэр жишээ авдаг шүү гэсэн байна. Тэгээд эрхэм мөрсгүй таны тааснаар оюун сүвд оюун тунгалаг нарын зүгээс онцгой гоё төрсөн өдрийн мэнд хүргэж байна. Баярын мэнд хүргэе. Би түрүүнд минь төрөх ах гэд хүлээжсэн байхгүй. Тэгээ би нэг аавтайгаа нэг өдөр төрсөн. Тэгээд аав дээр очиж байжгаад орой баг ирээд 3 цаг хүртэл хүлээсэн. Тэгсэн чи харин гинтийн бэлэг өнөөдөр ирлээ. Тийм тэгээд маш их баярлалаа хоёр найздаа. Тэгээд цаашдаа ч гэсэн энэ сайхан нөхөрлөлөө улам бас бат гүн болгож олон сайхан дурсамжийг хамтдаа одоо үргэлжлүүлнэ. Хайртай шүү л гэж хэлээ да. За баярлалаа. Тэгээд манай хоёрын маш гоё мэдчилгээг бас халуун дулаанаар өгтөж авсанд баярлалаа. Тэгээд нэг үг байдаг хүн энэ орчлонгоос сонгож авч болдог хоёр дахь гэр бүлийг найз гэж хэлдэг. Ер нь тэгээд амьдралд нэг тийм сайн найзууд байхад асуудал болох юм бол ямар ч тийм одоо зовлон бэрхшээл мэт санагддаггүй. Тэгэхээр зовхын цагт хамтдаа түшдэг, жаргалын цагт урагдаж ирдэг сайхан найзууд байгаасаа гэж хүсэж байна. Сайхан баярлалаа. За баярлалаа. Өрн жаргалд өнгөнаа найз минь дүрэн олохгүй төрнөө ханд минь дүрсгүй зангчин мэдхийн хот санаа зовхгүй би дэндүү хидийцэн үед чин би байгаа шүү